та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил болгоны 11 сард антибиотикийн талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх ийм 7 хоногийг зохион байгуулдаг байгаа. За, манай улс бол 2015 оноос эхэлж бас энэ үйл ажиллагаа нэгдэж ингэж 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. За, тэгээ энэ жилийн энэ антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоногийн ураа бол антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарна гэсэн ийм уриатайгаар бол энэ 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхээр байгаа. Жил бүрийн 11-р сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нянгийн антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоногийг бол тэмдэглэдэг байгаа. За, энэ жилийн дэлхийн 7 хоног маань өнөөдрөөс эхлээд үйл ажиллагаагаа эхэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсад хийсэн судалгаагаар Монгол улсын нийт хүн амын дунд хэрглэж байгаа эмнэлгийн хэрэгслээ бол 70 орчим хувийг импортоор авч хэргэлдэг. За, дотоодын эмийн 7 үйлдвэр бол энэ эмийг үйлдвэрлэх үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. Тэгэд Монгол улсын эмийн бүртгэл 5900 орчим эм бүртгэгдснээс 14% нь бол нянгийн эсрэг үйлдэлтэй юм байна. Өөрөөр хэлэх юм бол антибиотикийн үйлчлэгээтэй юм байна гэсэн ийм судалгааг манай хүмүүс хийсэн байгаа. За, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн хэрэглээний судалгааг зарим улс орнуудын мэдээлэл тулгуурлан гаргасан байдаг. За, ингээд 15 оны мэдээлэл дээр үндэслээд бол Монгол улс нянгийн эсрэг эм буюу антибиотикийн хэрэглээгээрээ бол дэлхийд бол нэлээд дээгүүр орж байгаа ийм орны тоонд орсон байгаамаа. За, энэ байдлаа бид дүн шинжилгээ хийгээд Монгол улсын эрүүл мэндийн яам, за Монгол улсын эрүүл мэндийн байгууллагууд хамтарч ажиллаад жил бүрийн 11-р сарын энэ 7 хоногийг бол сүүлийн жилүүдэд маш идэвхтэйгээр тэмдэглэдэг болсон байгаа. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бол нянгийн эсрэг эмийн төсвөрчлөлт үүсгээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийтийн үйлчлэгээтэй эмийн сангаас антибиотик авахдаа жороор олгодог энэ үйл ажиллагааг бол нэлээд идэвхжүүлсэн байгаа. Одоо ер нь сүүлийн үед бол жоргүүгээр антибиотик олгох энэ үйл ажиллагаа бол нэлээд цэгцрээд эмийн сангууд маань жоргүүгээр нянгийн эсрэг үйлчлэгээтэй эм буюу антибиотикийг өгөхөө болсон байгаа гэдгийг иргэд мэдж байгаа. За, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөд олгож байгаа эмэнд цахим жорыг нэвтрүүлснээр антибиотикийн жор бичлэлт хэрэглээний хяналтыг хийх энэ үйл ажиллагаа маань бол сайжирсан байгаа. За, Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил 5 гэдэг хөтөлбөр байдаг. За, энэ төслийнхаа хүрээнд нийт ард иргэдэд үйлчлэгээ үзүүлж байгаа улсын хэмжээний үйлчлэгээтэй бид 3 дахь шатлалын эмнэлгүүд гэж ярьдаг бүх эмнэлгүүд, аймаг дүүргийн эмнэлгүүдийнхаа няз судлалын лабораторийн хүчин чадлыг сайжруулах засварыг хийсэн байгаа. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдэ аж ахуйн байгууллагаас энэ байгууллага болон манай мал эмнэлгийн салбарынхаа энэ үйл ажиллагаанд дэмжлээс эхлэн нэгдэж мэдээлэл хүргэж 7 хоногийн олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх арга хэмжээнд ингэж хамтарч оролцож байгаад маш их талархалтай байна. Энэ нь бол юуг харуулж байна гэхлээр энэ антибиотик төсвөрчлөлттэй нянгийн асуудал бол зөвхөн хүн эмнэлгийн салбарын асуудал биш ээ. Энэ бол мөн мал аж ахуйн салбарын асуудал байна. Тийм учраас хамтарч энэ байдалтай арга тэмцэх энэ байдлыг сайжруулах арга хэмжээнд нэгдэж орохын ач холбогдлыг харуулж байна гэж ингэж үзэж байна. За, дэлхийд бол сая миний өмнө хэлсэн хүмүүс бүгд хэллээ. Энэ асуудал бол дэлхийд хурцтмал асуудал болсон байна. Үүнээс асуудлаас үүдэлтэй хүний эрүүл мэндэд болон эдийн засагт маш их хэмжээний хор хохирол учруулж байгаа учраас бид үүнтэй маш тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж энэ байдлыг хохирлыг бууруулах, энэ байдлыг улам хүний эрүүл мэндэд хохирох энэ асуудлыг багасгах шаардлагатай нь бол ингэж харагдаж байгаа. За, дэлхийн түвшинд бол нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдэ аж ахуйн байгууллага болон дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага хамтраад өөрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан байгаа. За, үүгээрээ дамжуулж энэ улс орнуудад энэ нянгийн төсвөрчлөлттэй байдлыг хавч үзэх энэ олон янзын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. За, мал эмнэлгийн салбарт, мал аж ахуйн салбарт энэ яагаад ач холбогдолтой юм бэ гэдгийг би бас хэдэн зүйлээр хэлье гэж бодож байна. За, үүнд бол ялангуяа малчид маань энэ антибиотикийг малын
өсөлт малыг таргалуулахад бол хамаа замраагүй хэрэгэлдэг. Энэ байдлаа бол одоо шууд таслан зогсоох хэрэгтэй. Энэ бол одоо байдлыг улам одоо хүндрүүлэхэд нэлээд их асуудал дагуулж байгаа. За дараагийн нэг зүйл бол бид нар энэ эмчийн одоо малын эмчийн жоргүүгээр антибиотикийг худалдаалдаг энэ байдал бол бас үүнд бол маш их сөргөөр одоо энд нөлөөлж байгаа. За мэдээч эерэг энэ асуудлыг бол одоо салбар дундын хамтын үйл ажиллагаагаар бол бид нар асуудлыг засаж сайжруулах зайлшгүй шаардлагатай байна гэж ингэж үзэж байгаа. За мөн нөгөө нэг зүйл нь бол бид нар вакциныг одоо яг журмын дагуу хэрэглэх хэрэгтэй. За мал эрүүл байх тусам одоо антибиотик хэрэглэх шаардлага үгүй болно. Тийм учраас вакциныг бид нар яг протоколын дагуу хэрэглэдэг. За байх хэрэгтэй байна. Үүнийг бол одоо бүх одоо манай малчид болон малын эмчнэр бол энэ байдлыг хатуу одоо дагаж мөрдөх шаардлагатай болж байгаа. За яагаад нянгийн төсвөрчлөлтэй байдал үүсдэг юм бэ гэхээр энэ нь бол хамгийн түрүүнд энэ нянгийн эсрэг энэ бэлтгэлийг одоо хэрэглэнээс шууд үүдэлтэй. Тийм учраас бид нар энэ хэрэглээгээ яг зөв болгох шаардлагатай. Хэрвээ бид нар энэ хэрэглээгээ зөв болгож чадах юм бол бид нар энэ нянгийн төсвөрчлөлтэй байдлын асуудлыг бол бас тодорхой хэмжээгээр одоо урьдчилан сэргийлэх асуудлыг бол урьдчилан сэргийлэх одоо ажил хийж болж байна гэж ингэж үзэж байна. Тийм учраас энэ антибиотикийн хэрэглэн дээр бол бид нар маш их анхаарах хэрэгтэй байгаа. Энэ нь бол юу гэсэн үг вэ гэвэл яг энэ хүн эмнэлгийн салбарт ч тэр мал эмнэлгийн салбарт ч тэр жоргүүгээр антибиотикийг худалдаж авах энэ байдлыг бол одоо засаж сайжруулж одоо хэрэглэгчид маань малчид маань одоо хүмүүс өөрсдөө жоргүүгээр антибиотикийг авч хэрэглэх байдлаа засаж сайжруулах шаардлагатай байна. За нөгөө талаар мал аж ахуйн салбарт юу хамгийн бас чухал шаардлагатай вэ гэвэл энэ бактери маань бол бас хүнээс хүнд, хүнээс малд за мөн одоо байгаль орчноор ингээд дамжиж одоо халдварладаг учраас ариун цэврийн байдлыг бол бас тодорхой хэмжээгээр шаардлага хангасан одоо хэм хэмжээгээр сахиж мөрдөх хэрэгтэй байна. Тийм учраас жишээлх юм бол хашаа ороогоо байнга цэвэрхэн байлгах. За малынхаа үүс тэжээлийг мөн бол бас цэвэр орчинд хадгалж за маш их сайн одоо зөв байдлаар хадгалсан малын тэжээлийг бас малдаа өгөх гэх мэтчлэнгийн энэ мал аж ахуйн салбарт одоо дагаж мөрдөх энэ сайн туршлага дадлуудыг бол бас мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа манай малчид болон за энэ эрчимсэн мал аж ахуй эрхэлж байгаа энэ фермерүүд маань бас дагаж мөрдөх шаардлагатай байна. За судалгаагаар бол манай малын эмэнд малын эмийн үлдэгдэл бол тодорхой хэмжээгээр байх ёстой хэмжээс одоо ихээр одоо илэрсэн байгаа. За энэ нь бол юг харуулж байна гэхлээр бид нар хүнсний аюулгүй байдлыг одоо тодорхой хэмжээнд бас бид нар анхаарч үзэх шаардлагатай байна гэж үзэж байна. Яагаад бид нар ер нь малын аралтай бүтээгдэхүүнээс махсуугаар дамжаад бид нар энийг одоо халдварлаж аваад байна гэвэл бас антибиотик хэрэглэсний дараагаар тодорхой хугацааны дараа бид нар бас малаа төхөөрж одоо мөн малаа сааж одоо сүү махыг хэрэглэх ёстой байдаг. За энэ нь одоо шаардлага зарчим алдагдсан учраас бид одоо малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулж одоо бас энэ халдварыг аваад байгаа гэж ингэж ойлгож байна. Тийм учраас энэ одоо талаарх бүх одоо тогтоосон хэм хэмжээ дүрм журмуудыг бол бас одоо дагаж мөрдөх нь одоо маш чухал байгаамаа. За ингээд нүүбийн хүнсүүд аж ахуйн байгууллагаас энэ байдлыг бас харгалзаж үзээд тодорхой хэмжээгээр бас бид нар малын эмч нартай сургалт явуулж байна. За мөн бол энд шаардлагатай байгаа одоо шинжилгээний одоо хамгийн энгийн шинжилгээний багаж төхөөрөмжүүдийг бас малын эмч нартай тарааж өгсөн ба гэх мэтчлэнгээр бас бид нар энэ одоо хөдөлгөөнд нэгдэж энэ нянгийн төсвөрчлөлтэй байдлыг одоо анхаарах энэ үйл ажиллагаанд одоо нэгдэж байгаадаа дахин хэлэхэд одоо баяртай байна. Ингээд антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд 7 хоногийн одоо энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн. За энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга холбогдох газрын дарга удирдлагууд мөн одоо нүүбийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дэх суурин төлөөлөгч Сэргээ Теодица нүүбийн хүнсүүд аж ахуйн байгууллага шадар суурин төлөөлөгч болоод одоо энд хүрэлцэн ирсэн
хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхний энэ өдрийн одоо хамгаалан яалтан мэдчилж байна. За мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Монгол улсын ерөнхий малын эмч тэгээд төмөн нэмрэлийн одоо өмнөөс бас энэ өндөр танилцуулга мэдээлэл хийж байна. Яагаад одоо мал эмнэлэг энэ антибиотикийн ялангуяа одоо энгийн дэвсвэржилтийн энэ асуудалд одоо ингэж хамаатай байдаг вэ гэдэг талаараас та бүхэнд товчхон байдлаар эхлээд танилцуулъя. Яагаад гэвэл одоо мал амьтны эрүүл мэндийн асуудал гэдэг маань одоо нийтийн эрүүл мэнд буюу одоо хүний эрүүл мэндэд бол маш чухал байр суурийг бол эзэлдэг. За зөвхөн малын тухайд ярихад бол малын өвчнөө шалтгаалаад малын одоо гарч авах ашигшин бүтээмж бол 20% буурдаг байж байгаа. За энээсээ шалтгаалаад одоо мал амьтны тавлаг байдлын асуудал ялангуяа сүүлийн жилүүд бол дэлхийн нийтэд одоо маш их анхаарал татсан асуудал болж байгаа. Та бүхэн мэддэг бах те animal welfare гэдэг энэ асуудал маань. За эргээд энэ малын эрүүл мэндийн мал амьтны тавлаг байдал гэдэг маань одоо хүн амын хүнсээр хангах хүрэлцээний асуудал төр бол одоо маш чухал байр суурийг эзэлдэг. Тухайлбал одоо Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гаргасан статистик энэ судалгаагаар бол 2050 он гэхэд бол малын гаралтай бүтээгдэхүүний одоо мал амьтны гаралтай тэр уургийн одоо хэрэгцээ бол одоогийн багаас 70%-аар илүү одоо шаардлагатай болно гэсэн ийм тооцоол байж байгаа. За дээрээс нь одоо яагаад мал эмнэлгийн асуудал энэ малын эрүүл мэндийн асуудал хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой байдаг вэ гэхээр хүний өвчлөлийн одоо 60%-аас илүү нь буюу одоо 2-3-ны одоо 2 нь мал амьтны гаралтай байдаг учраас энэ ялангуяа одоо мал амьтны эрүүл мэнд малд хэрэгжилж байгаа одоо антибиотикийн эмийн одоо бусад эмийн хэрэглээний асуудал бол ялтчгүй одоо хүний эрүүл мэндтэй шууд холбоотой ийм асуудал байдаг юм аа. Энэ утгаараа одоо мал эмнэлгийн байгууллага энэ одоо малын энэ бэлтгэмлийн зохистой хэрэглээ ялангуяа одоо нингийн эсрэг энэ бэлтгэмлийн одоо хэрэглээний асуудал дээр бол ингэж оролцдог. Үүн дээр юу шаардлагатай байдаг вэхээр яг мал эмнэлэг талаас харах юм бол мал эмнэлгийн бүтэц тогтолцоо үйл ажиллагаа нь олон улсынхаа тэр жишиг юм нийцэж явж гин үгүй юу гэдэг энэ асуудал. Энийг дагаад одоо энэ эмтэй холбоотой малын эмийн хэрэглээтэй холбоотой хууль эрх зүйн орчин мал эмнэлэгтэй хэр байна вэ гэдэг энэ асуудал маань маш чухлаар тавигддаг. Дэлхийд дээр байгаа улс орнуудын 2-ны 1 нь одоо яг энэ малын эмийн хууль эрх зүйн орчныг бол одоо хангалттай төвшөнд хөгжүүлээгүй байдаг байдаггүй гэсэн ийм одоо судалгааг бол Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага гаргасан байна. За тэгэхээр манай улсын тухайд яг одоо үндэсний төвшөнд ярихад бол мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гэж бол батлагдаад 2018 оны 6 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөд явж байгаа. Энэ хуулийн хүрээнд мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан. Мал эмнэлгийн ерөнхий газар маань болохоор малын эмийн хэрэглээ, малын эмийн одоо худалдаа энэ бүх асуудлыг бол өөр дээрээ хариуцаж ажиллаж байгаа. За ялангуяа одоо зооноз энэ одоо эмийн нингийн одоо эсрэг эм бэлтгэмлийн хэрэглээ гэдэг юм уу те. Энэ нингийн төсвөржилтийн асуудлаар бол одоо салбар хоорондын хамтын ажиллагааг бол бас оролцож хүн эмнэлгийн одоо эрүүл мэндийн салбарт бол хамтарч ажиллаж байгаа. За энэ нингийн эсрэг эм бэлтгэмлийн одоо асуудал, хэрэглээний асуудал, нингийн төсвөржилтийн асуудал бол ерөөсө ганц улсын асуудал бол биш ээ. Тэрийг бол та бүхэн одоо сая миний урд хэлсэн эрүүл мэндийн яамны төлөөлөл, за нүүбийн хүнсгүүд аж ахуйн байгууллагын төлөөлөл, за Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдийн хэлсэн үгэн дээр бол сонслоо. Би энд бас нэмээд хэлэхэд үүнийг бол одоо дэлхийн нийтийн жишгт олон улсын төвшөнд тийм үү глобал төвшөнд бол маш одоо ач холбогдол авч ажиллаж байгаагийн нэг жишээ нь бол Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагууд маань 2010 оноос хойш эхлээд энэ дээр нэлээд эрчимтэй ажиллаад 2018 онд одоо энэ 3 одоо олон улсын байгууллагын төвшөнд бол хамтарч ажиллах санамж бичгийг бол байгуулсан байдаг юм аа. За энэ санамж бичгийг байгуулж байгаа 3 одоо байгууллагын 3 одоо чиглэлд хамтарч ажиллахын нэг хэсэг нь болохоор яг энэ нингийн төсвөржилтийн асуудал байж байгаа. За энэ санамж бичгийн хүрээнд яах вэ гэхээр дэлхийн одоо төвшөнд нингийн төсвөржилтийн эсрэг одоо хийх ажлын төлөвлөгөө гэж гаргасан байдаг. Энийг хамтарч хэрэгжүүлэхээр за үндэсний төвшөнд мал хүн амьтны одоо эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлыг хангуулахад тухайн одоо улс орнуудыг дэмжих асуудал орсон байдаг. Дээрээс нь одоо мал амьтан хүн одоо байгаль орчин экосистемд эрсдэл үзүүлж болохоор мал хүн амьтны өвчний халдварт болон дахин сэргэж байгаа шинээр гарч иж байгаа энэ өвчнүүдийн эсрэг тэмцэх бэлэн байдлыг одоо хангуулах одоо салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх ийм асуудлууд орсон байдаг юм а. Дээрээс нь одоо хүнсний аюулгүй байдалд үнэхээр одоо ялангуяа одоо монголчуудын тухайд малын гаралтай бүтээгдэхүүнийг маш ихээр хэрэглэдэг. Энэ улсын тухайд бол хүнсний аюулгүй байдлын асуудал бол маш чухал. Малын эрүүл мэндтэй холбоотойгоор малчны отноос одоо зочны ширээн дээр хүртэл энэ асуудлыг одоо бас олон улсын түвшинд бол
дэмжихээр энэ зам жижигт орсон байдаг. За мөн одоо хоёр одоо хүн малын эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болох хамгийн одоо гол хэсэг маань болохоор малаас хүнд халдварладаг зооноо зөвшний асуудал байж байгаа. Энэ дээр бол одоо хамтарч ажиллах ажлыг бол асуудлыг бол энэ 3 одоо олон улсын байгууллагын одоо зам жижигт бол орсон байдаг. За тэгээд нянгийн эсрэг бэлтгэмлийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх буюу бидний хариуцсан асуудал бол мал амтны эм бэлтгэмлийн зохистой хэрэглээг одоо нэвтрүүлэх, энийг хангуулах энэ ажлыг бол бас хуулиар хүлээсэн байнамаа. За яг энэ ажлынхаа хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газар Дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллагатай хамтарч яг нянгийн эсрэг эм бэлтгэмлийн хэрэглээ, нянгийн төсвөржилтийн асуудлаар манай хэвлэлийнхэн бас өнгөрсөн 6 сар зохион байгуулсан үндэсний хэмжээний семинарт бол оролцсон баг. Энэ ажлыг зохион байгуулж байгаа Дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж байгаа одоо тэр арга хэмжээнүүд бол орж байгаа. За нийт оролцож байгаа. Нийт одоо Монгол улсад малын эмийн 800 гаруй одоо малын бүртгэгдсэн байна. Яг 2018 оны жилийн эцсийн статистик ярих юм бол 827 энэ бол одоо малын эмийн усын бүртгэл бол бүртгэгдсэн байгаа. Үүний одоо 14% нь бол нянгийн эсрэг бэлтгэл байж байгаа маа. За бид нар сая хүмүүсийн юм дээр бас гарч ийн мал амтнд одоо энэ бэлтгэл хэрэглээд тодорхой хугацаа гадагшилж хүнсэнд хэрэглэх ёстой байдаг. Яагаад гэвэл хүний эрүүл мэндийн асуудал, нийтийн эрүүл мэндийн асуудал маань за малынхаа одоо бүтээгдэхүүнээр дамжаад шууд хүндээ очдог ийм асуудал байна. Дээрээс нь одоо янз янзын зоонооз халдвар төвчнүүд хүнийг одоо өвчлүүлэх энэ эрсдэлгүйхий энэ асуудлыг одоо мал эмнэлгийн байгууллага бол хариуцж ажилтгийн хувьд бол одоо мал эмнэлгийн гэрчилгээ гэдэг та бүхэн нэлээд сонссон баг. Энэ одоо баталгаажуулалтыг бол мал эмнэлгийн гэрчлэгээрээ дамжуулаад олгодог болж байгаа. Сумын төвшөнд одоо анхан шатанд ажиллаж байгаа малын эмчнэр маань малд одоо энэ бэлтгэл хэрэглэснээс, энэ вакцин хэрэглэснээс хойш тодорхой хугацаа өнгөрсөний дараа энэ мал эмнэлгийн гэрчлэгээ олгодог. Тэр нь одоо хүнсэнд одоо хэрэглэгдэх боломжтой гэсэн мэргэжлийн баталгааг бол өгж байгаа бас нэг том ажлыг бол хийж байгаа. За хүнс хөдөө аж ахуйн салбарт малын эрүүл мэнд гэдэг том хөтөлбөр батлагдсан. Энэ малын эрүүл мэнд том хөтөлбөрийн хүрээнд эмийн асуудал орсон байгаа. За мөн одоо 2019 оны 6 сарын 5-нд малын эмийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр гэдэг хүнс хөдөө аж ахуйн гүйцэтгүүрийн сайтын тушаалаар батлагдаад энэ том үндэсний хэмжээний хөтөлбөр маань ингээд хэрэгжээд явж байгаа. За энэ хүрээнд одоо энэ ингээд төсвөржилтийн асуудал, за одоо энэ малын эмийн зохистой хэрэглээний асуудлууд маань бас тусгагдаад явж байгаа гэдгийг та бүхэнд бас эндээс хэлье. За яг малын эмтэй холбоотой, үүний хэрэглээтэй холбоотой мэдээллийн цахим одоо санг бий болох ажлыг бол мал эмнэлгийн ерөнхий газар дээр зохион байгуулаад явж байна. За мал амтны эрүүл мэндийн тухай хуулийн дээр бол одоо хүн эмнэлэгт бол лидерийн нэвтрээд явцсан байж байгаа. Малын эмийг ялангуяа антибиотикийг бол одоо жороор олгох асуудал бол орсон байгаа. Энэ журам маань одоо боловсрогдоод бас батлагдах шатандаа явж байна. За ер нь бол цаашдаа мал эмнэлгийн эмийн сангаас бол антибиотикийг бол дураараа авч хэрэглэх боломжгүй. Аль ч тохиолдолд малын эмчийн хяналт, за дээрээс нь заавар зөвлөгөө авна гэсэн энэ хуулийн хэрэгжилтийг бол бас хангаад ажиллахаар ингээд мал эмнэлгийн ерөнхий газар бол ажиллаж байгаа. За энэ асуудлууд маань бусад одоо хууль тогтоомжоор мөн одоо зохицуулагч байгаа. Одоо явж байгаа бусад одоо зөрчлийн хууч гэдэг юм уу те. Энэ юмнууд дээр бол бас бүгд тусглаа олоод ингээд хийгдээд явж байгаа. За эцэст нь хэлэхэд энэ антибиотикийн талаарх мэдлэг мэдээллийг сайжруулах энэ 7 хоногийн аянд бол мал эмнэлгийн ерөнхий газар бол өөрийнхөө одоо зүгээс хамтарч оролцож байгаа. Одоо шаардлагатай малын эм бэлтгэмэлтэй холбоотой, малын эмийн одоо хяналттай холбоотой бүх юмыг бол одоо хамтарсан одоо та бүхэнд одоо мэдээллийг хуваалцаж бол ажиллана. Дээрээс нь одоо энэ өөрийнхөө одоо хүлээсэн үргийн өрөөнд бол энэ аянд бол ингэж хамтарч нэгдэж орж байгаа маа. Ерөөсөн өдөр тутам бидний хэрэгэлдэг бүхэл үйл ажиллагааг бол яг л одоо зохистой хэмжээгээр хийх юм бол антибиотикийн төсвөрчлөлтөд бол урьдчилан сэргийлж чадна. Тухайлбал гараа тогтмол савндаж угаах, тийм ээ, вакцинжуулалтанд хамрагдах, эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангасны нөхцөл хоол хүнжээлийг бэлтгэх, тийм ээ, малдаа за малаа вакцинжуулах гэх түрүү ярьсан малаа вакцинжуулах, антибиотикийг дур мэдэн хэрэглэхгүй байх, эмчийн заавар хэрэглэх гэх мэтчлэнгийн энгийн бөгөөд өдөр тутмын бид нар одоо амьдралдаа хэрэгжүүлэх энэ үйл ажиллагааг бол хэрэгжүүлж чадах юм бол бид бол антибиотикийн төсвөрчлөлтөөс урьдчилан сэргийлж болж чаднаа гэж. За энэ одоо хүрээнд бол сургалт сурталчилгааны ажлуудыг манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн веб сайтн дээр бол гарна. Энийг бол бас ард түмэнд бас түгээх ийм бас шаардлагатай байгаа гэж байна. Тодорхой нэг уриалгыг бас ингэ дэвшүүлж ажилладаг. За тэгэхээр энэ жилийн уриалга маань юу антибиотикийн ирээдүйд бид бүгдээс хамаарнаа гэсэн ийм уриалга дэвшүүлсэн байгаа. За тэгээ бас мөн одоо түүнийг бид нар одоо биеийн хилэмжээр тийм ээ гинжин хэлхээ үүсгэж
Өөрөөр хэлбэл гинжин хэлхээ гэдэг маань бид нар энэ антибиотикийн тэсвэрчлэлтийн эсрэг нэг одоо зориг санаатай ингэж нэгдэж байгаамаа гэсэн одоо утгыг илэрхийлж байгаа. Тийм болохоор одоо Монгол улс ч гэсэн бид нар энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж байгаа энэ антибиотикийн тэсвэрчлэлтийн эсрэг үйл ажиллагаанд мөн хамтран нэгдэж байна гэдэг утгыг илэрхийлж бас ийм гинжин хэлхээгээр бас та бүгдийг зураг авахуулахыг урьж байна. Эрүүл мэндийн яамны ийм үйлдвэр технологийн газрын дарга Гэрэл Тод миний бий. За санаа дарга. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөө хүнс үдэ аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч нэм жаргал дарга Батсүх дарга ирсэн байна. За мөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн өнөөдрийн үйл ажиллагааг одоо өгүүлнэ юм байна. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Амар Жаргал тань. Одоо илүү боловсронгуй одоо болгож одоо цахим хэлбэрт оруулахаар ажиллаж байгаа гэдгийг бас энэ Thank you. одоо эрүүл мэндийн яам болон бусад одоо холбогдох байгууллагынхаа одоо хамтын ажиллагаанд талархал